Одоогоос 21 жилийн өмнө Хятадын Жэжиамужийн Жинхуа хотын уулын жижиг тосгонд нэгэн Африк хүү төрж тухайн үед тосгоны иргэдийг гайхшралд автуулсан. Тэр хүүгийн нэрийг Бобби гэдэг. Бобби хүүгийн түүх түүний төрсөн эцэг болох Алитай холбоотой. Али 2000 онд баруун Африкийн орноос Хятад руу ирж түүхий тулдан авах бизнес хийж эхэлжээ. Алигийн бизнес маш хурдан амжилт олж их хэмжээний хөрөнгө оруулалтын мөн Хятад улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан байна. Али ихэнхдээ Хятадд байх хугацаанд амжилттай бизнес эрхэлж их хэмжээний эд баялагтай байсан ч гэр бүлдээ анхаарал хандуулах тал дээр дутагдaltaй нэгэн байна. Тэр бусадтай үргэж ийлдэх харьцдаг ёс суртахуунтай нэгэн байсан. Нутгийн ажилчид нь ч түүнд маш сайн ханддаг байж. Ингээд 2004 онд Бобби хүү Хятад улсын Жэжэн хотод Алигийн Хятад эхнэрээс төржээ. Залуу гэр бүлийн амьдрал дутх зүйлгүй аз жаргалтай байв. Гэсэн ч Бобби дөрөөд удаагүй байхад эхнэр нөхрийн харилцаа муудаж түүний ээж Алигаас салсан байна. Эхнэр нь тэднийг орхин явхад Али аргагүй эрхэнд хүүг өөртөө авсан. Гэвч тэрээр маш их ажилтай өдөр бүр завгүй байсан тул хүүхдээ асрах тал дээр хүндхэн байсан. Гэсэн ч азар тухайн үед Алигийн бизнес нь урагштай байсан тул Боббиг асруулахаар хэд хэдэн асрагч ээлжлэн ажилдаг байж. Тэр ч байтугай тусдаа жолооч хүртэл ажилд авсан байв. Бобби дутагдах гачигдах зүйлгүй байсан ч түүний аав ажлын ачааллаасаа болж түүнтэй байхасаа байхгүй нэх байсан. Эцэг хүү хоёрын дунд ямар нэгэн гэр бүлийн харилцаа байдаггүй байв. Боббиг 4 нас хүрэх үед Али гинэд хөлийн чанд руу ажиллаар явахсан тухайгаа мэдэгдэж хүүгээ өөрийн хувийн жолооч Шин Сяоянд төрүүлдэхээр болжээ. Түүний жолооч л үнийг зөвшөөрсөн байна. Ингээд Алиг явснаас хойш хэдийн 2 сар өнгөрчээ. Алигаас ямар нэгэн сураг ажиг гарсангүй. Шин Сяояны хувьд Али маш итгэлтэй, сайхан сэтгэлтэй хүн байсан. Тэрээр дарга маш их хүндэлдэг нэгэн байсан. Мөн Алигийн бусад ажилчид түүнийг маш их өрөвддөг байсан байна. Учир нь тэрээр маш сайн хүн бөгөөд нэг нас ч хүрээгүй хүүхдээ өөр дээр аван хүүгийнхээ төлөө мөнгө харамлдаггүй сайн ав гэж бодцгоосон юм. Алиг явсны дараа жолооч Шин Боббиг өөрийн гэрт авчрын хэсэг хугацаа өнгөрөхөд Алигаас ямар ч холбоо байсангүй. Тэр яг л усан тайсан чулуумд алга болжээ. Ингээд Шин өвгтөн Алитай холбогдохын тулд бүхий л аргыг оролдож байсан ч тэрээр хизээч эргэж ирээгүй. Ингэж Бобби хүү бага наснда эцэг ихтэй хаягдсан өнчин хүү болон хувирсан. Ингээд Шин Боббиг асрах ёстой болсон байна. Тухайн үед Шин Алидийн гэр бүлтэй болж өөрийн бизнесээ байгуулсан ч түүнд Боббиг тэжээх нэмэлт мөнгө байгаагүй. Эцэст нь их нэртэйгээ зөвлөлдөж Боббиг асрамжийн газарт өгөх шийдвэр гаргажээ. Гэвч Боббигийн нөхцөл байдал хэтэрхий онцгой, албан ёсоор өнчин хүүхэд биш тул асрамжийн газар түүнийг хүлээн авах боломжгүй. Ямар ч сонголтгүй болсон Шин Боббиг дагуулan ээжийнхэн амьдардаг тосгон руу явж энэ үйл явдлын тухай өөрийнхөө ээж Шин Мэйжуанд ярьсан байна. Шин Мэйжуан гайхаж байсан ч Боббиг маш ихээр өрөвдөн түүнийг өөрийн гэртээ байлгаж бичлэн асрахыг зөвшөөрчээ. Шин Мэйжуны амьдардаг тосгон бол хөдөөгийн ядуу буруу тосгоны нэг байлаа. Тус тосгоны иргэд ихээхэн гайхаж анх удаа өнгөт арьстай хүн харсан нь Бобби байлаа. Шин Мэйжунгаас зарим нэг тосгоны хүмүүс энэ хүүхэд хүүгийнх нь болон гадаад эмэгтэйгээс төрсэн хуйлбас хүүхдүү гэж хүртэл асуудаг байж. Шин Мэйжуан энэ ярианд ихээхэн уралсан ч цуу яриаг анхаарахыг хүссэнгүй. Тэрээр Боббиг сайн асарч өөрийн ач хүмэд харилхаа амласан. Ингээд удалгүй Боббигийн оршин суух бүртгэлтэй холбоотой асуудал үүссэн. Жолооч байсан Шин Боббигийн оршин суух бүртгэлийн талаар хөөцөлдөж эхлэв. Тэрээр олон газраар явсан ч нэг л хариу сонсдог байж. Тэд Боббигийн биологийн эцэг эхийг олоод Боббиг асрах эрхээсээ татгалзах ёстой гэж хэлж байна. Чухам үүний дараа л Боббид Хятадд оршин суух эрх өгөх боломжтой гэсэн байна. Мөн энэ асуудлын улмаас Бобби удаан хугацаанд оршин суух бүртгүүлгүй байсан. Тиймээс тэр орон нутгийнхаа сургуульд суралцах боломжгүй боллоо. Мэдээж сургуульд суралцахгүй байх нь Боббиг өсөж том болоход асуудал болох нь гарцаагүй. Аз болоход Шин Мэйжуан болон Боббигийн түүх орон нутгийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татжээ. Төр засаг энэ тухай сонссныхаа дараа тэдэнд анхаарлаа хандуулсан бөгөөд удалгүй Бобби Жэжэн хотын орон нутгийн иргэний хэргийн газраас тусламж авч төрийн иргэншил болон оршин суух бүртгэлийн асуудлыг нь шийдсэн байна. Эцэст нь Бобби энгийн Хятад хүүхдүүдийн адил сургууль сурах боломжтой болсон. Бобби өсөж томрохын хэрээр маш сайхан сэтгэлтэй, тусч ухаантай хүү болсон бөгөөд түүний хамгийн хайртай хүн нь эмээ Шин Мэйжуан байлаа. Шин Мэйжуан ч бас Боббид маш сайн ханддаг байсан төдийгүй өөрийн ач хүүгээс илүү хайрлаж түүнд бүхнээ зориулж байсан. Тэрээр анх хүүгээ Боббигийн талаар ярихад маш их өрөвдөж энэ бяцхан хүүг хайхрахгүй бол өөр хэн туслах вүлээ, энэ хүү хаана очих вүлээ гэж боджээ.
Бобби 6 нас хүрээд өөрийнхөө түүний эцэг эгт тэднийг орхисон гэдгийг мэдсэн. Хүүд Шэн Мэйжонгийн гэрт ирэхдээ энэ гэр бүлд орж хамт байхыг үнэхээр их хүсэж байж. Үүнээс өмнө Боббигийн амьдрал дутагдах зөвлөгөө тэрээр баян хүүхдийн амьдралаар амьдарч байсан гэдгийг хүүгээсээ мэдсэн Шэн Мэйжон Боббиг аль болох тухтай байлгахын тулд заримдаа том хотуудад дагуулan ирж түүнд амттай хоол идүүлдэг байж. Бобби анх хөдөө ирэхэд хөдөөний ус хөрсөд дасахгүй улирал солигдох бүрд түүний ходоод өвддөг байв. Хүүхдийн тавгүй байдалд харамссан Шэн Мэйжон Боббиг эмнэлэгт үзүүлж түүнийг өдөр шөнөгүй асардаг байсан. Урт хугацааны асаргааны дараа Боббигийн бие аажмаар сайжирч Шэн Мэйжоны халамж зүтгэлийг маш ихээр үнэлдэг байсан. Хаяахан Бобби хятад эмээгийнхэн тухай ярих бүртээ сэтгэл нь хөдөлж нулимс унагадаг байв. Бобби хятад эмээгээс 2 дахь амьдралынхаа боломжийг олсон гэж ярьдаг. Хүү өсч том болоод Мэн Шижоны ачийг хариулахаа амссан байна. Хичээлээ тарж гэртээ ирэх бүртээ эмээгийнхэн ажлыг хөнгөвчилж өөрийн чадлаараа түүнд тусалдаг. Тиймээс хятад эмээ энэ ухаалаг дуулууртай хүүг харах бүртээ түүнд бүхнөө өгөхөд бэлэн байсан. Шэн Мэйжон Боббиг бага сургуульд сурч байх үед 1000 юаны сургуулийн төлбөр шаардлагатай байсан гэдгийг хожимд урссан. Энэ хэмжээний мөнгө нь тэдний гэр бүлд байгаагүй тул Боббигийн сургуулийн төлбөрийг цуглуулахын тулд Мэн Шижон ойролцоох үйлдвэрт ажилд оржээ. Тухайн үед Шэн Мэйжон 50 гаруй настай байсан ч гар хөлн амсгах завгүй ажилдаг байв. Ингээд Боббиг бага сургуульд оруулсан юм. Түүний сургууль гэрээс нь холтуул дотор байранд амьдарч 7 хоногт нэг удаа гэртээ ирдэг байсан. Харин Бобби гэртээ ирэх бүрд Шэн Мэйжон түүнийг өмнөх шигээ сэргэлэн саваа биш болсныг анзаарчээ. Эцэст нь тэрээр ойлгож сургууль дээр нь арьс өнгөнд бусдаас өөр мөн хүүхдүүд Боббиг эцэглэхгүй өнжин хүү гэж илгэлэн шаарддаг гэж. Энэ бүхэн нь Боббигийн өөрийгөө үнэлэх үлэмжийг маш ихээр буруулсан байлаа. Шэн Мэйжон Боббигийн гомдлыг сонсох бүртээ түүнийг тайтаргуулж чийч бусадтай адилхан хятад хүн шүү дээ гэж хэлдэг байв. Шэн Мэйжонгийн урам зориг үг хинүгс Боббиг улам илүү өөдрөг болгодог байв. Тэр зөвхөн ангидаа идэвхтэй байгаа зогсохгүй хүүхдүүдтэй ч сайхан харилцаж эхэлсэн. Багш Лян хэлэхдээ Боббигийн хичээлийн амжилт маш сайн байгаа. Хэрвээ энэ нэрчээрээ үргэлжлүүлж чадвал ирээдүйд нийгэмд өөрийн байр суурь эзлэх нэгэн болж чадна хэмээн хэлжээ. Мэн Шижон болон Боббигийн харилцаа улам бүр дотноолсон. Тэдний түүх олон нийтийн мэдээллийн хэрэгслэр өргөн хүрээнд түгэж сайн санаад олон хүмүүс уулын жижиг тосгонд хүрчрэн Шэн болон Боббиг эргэж очдог болсон. Мөн Бобби сурахад эрэхтэй олон зүйлсийг бэлэг болгон авчирч өгдөг болсон. Хүмүүсийн дэмжлэг урамшуулалдоор Бобби хичээлдээ маш их идэвхтэй нухацтай ханддаг болсон. Тэрээр хятадд маш сайн найзуудтай болсон. Нэмж хэлэхэд Бобби онцгой нэгэн хоббитой байсан. Тэр нь бүжиглэх байв. Бүжиглэх үедээ тэрээр өөртөө маш итгэлтэй нэгэн болж харагддаг. Ойр орчмын хуршүүд нь хүртэл Боббиг үнэхээр их ачлалтай, дуулууртай сайн хүүхэд гэж үздэг. Шэн Мэйжон болон Боббигийн хувьд тэд асар их эд хөрөнгө тансаг амьдралыг хүсдэггүй. Зүгээр л энгийн тайван амьдрах хамгийн үнэтэй амьдрал гэж боддог. Мэдээж Мэн Шижоны хүү Шэн Сяоянг одоо хүртэл Боббигийн биологийн эцэг эхийг хайсаар байгаа. Гэвч одоо хүртэл ямар ч мэдээ байхгүй байсаар байна. Бобби одоо 21 настай том ир болсон. Түүний хятад нэр нь Шэн Тя. Энэ нэрийг эмээ Шэн Мэйжон өгсөн. Бобби энэ нэрэндээ маш их дуртай. Учир нь энэ нэр нь түүний 2 дахь амьдралыг гэрчилж байгаа гэж боддог байна. Бобби хэлэхдээ би үргэлж эмээгийнхээ хажууд байж түүнийг хамгаалж, асарч хамгаалж явах болно хэмжээ.